За бэлэн дэвтжээ хооронд та бүхэндээ давстай холбоотой нэгэн гоё түүхийг оруулъя гэж бодож байгаа. За Швейцарын уулан дээр нэгэн хончин хурагчин хүү хишиг өдөртөө таарад хонь малаа хариулаад явж итэл энэ уулын орой дээр байсан хоёр буулгаас эдний ямаа хоньнууд нь идэж уугаад ундаалаад үүнээс хойш ерөнхийдөө сүс айл нь нэмэгдээд исэн байгаа. За тэгээд хөөрхий сахилгагүй бацаан гүйччээд нөгөө булгийн уснаас гараад үрээд амсад үтсэн чи амар давстай ус байсан гэж байгаа. За ингээд ерөнхийдөө дэлхийн давсны түүхийг хэлж байгаа. За одоо энэ харагдаж байгаа бичлэгдээр давсны уурхай буюу саяны ярьсан уулын доор нөхөлсөн давсны ил уурхай харагдаж байгаа. За би ингээд алхаж явж гин. За ерөнхийдөө анх энэ уурхайг олцоод тэр дээр байгаа шорууг усыг мэдээд ерөнхийдөө тухайн үед давс гэдэг бол цагаан алт гэдэг зүйлийн тоонд орж ирсэн. Тэр өдөр болтол ерөнхийдөө дэлхийн хүн ард давсгүй хоол идчихсэн гэдгийг та бүхэн төсөөлөд үзтээ. Үнэхээр амтгүй амнаас унсан санагдаж байгааз. За ингээ аз олж давсны уурхайг олсон, энийг гараараач малтсан хөр зөтө юу байдгийг байдаг бүх юмараа нүдэж балбсараад ерөнхийдөө юм уурхайг бол байгуулж чадсан. За энэ ил аргаар олборлож байгаа уурхайны давстай энэ чулуулгуудыг усан дэвтэх маягаар уусгах аргаар давсыг гаргаж аваад ууссан давстай усыг халуун тогоонд ууршуулж буцалгаад тагооны оролт үлдсэн цагаан нунтаг зүйлийг давс гэж гаргаж ирж цааш нь нааш нь зарж исэн байгаа. Ерөнхийдөө хүн гэдэг амьтанд өдрөд 2-5 грамм давс байх хэрэглэх ёстой гэсэн тийм олон улсын судалгаа байдаг. За давсыг уусгаж явдаг нэг энэ том арга бол энэ бичлэгдээр харагдаж байгаа шиг энэ уулын голд байрлуулсан бассейн дотор их хэмжээний усыг юулж оруулаад тэр ус тухайн хад чулууны завсаргаад давсыг өөртөө уусгаж гаргаж ирэнгүүт нь тухайн усыг гадагшин зөөвөрлөөд халуун тогоонд нэрх маягтай 200 жилийн турш давсыг хийжсэн. Энэ зурган дээр бол яг харахгүй давс нэрдэг эртний арга хатаалга харагдаж байгаа. За ингээд давсыг мөлчийтэл усанд дуусгаад авцсан ерөнхий агуун дүр зургийг та бүхэн харж байна. Энэ агуу ойролцоогоор 300-400 жилийн турш их хэмжээний усыг ингэж байрлуулж энэ дотор байгаа уснуудыг дараа нь юулын шавхаж давсцыг хэрэгжилж экспортлох, импортлох хэрэгцээнд эргэлж исэн ийм гараагийн үйлдвэрхүү иймэрхүү зүйл байгаа. За энэ дээр яг бичлэг оруулж байгаа дуугийн тавийг ихээр энэ дээр бас дуу тавьсан байгаа учраас зохиогчийг хөндөгдөх байх гэдэг ийм дуугүй шүү бичлэг явж байна. За ямар ч байсан өнөөдөр ерөнхийдөө энэ харж байгаа зурган дээр бол хүний нулимс 1 грамм өрхөө давстай гэдэг юм байна. За тэнгүүд далайн ус бол 4 грамм. Гэтэл энэ бий болгосон нуурын ус нь бол 30% давслаг байдаг гэж байна. Тэгэхээр маш их хэмжээний давсыг энэ давсны урхаас олборлож исэн. Одоо тэгээ энэ агуу дотор ингээд олборлолт үлдээд явж байхад яхаарахгүй дэлхийн геополитик тектоник хөдөлгөөний хавтангийн толгойцооноос үүсэж далайн ёрол байсан зүйлүүд уулын гүнд очиж үлдэж учирсан байгааг харж байна. За энэ дээр байгаа юм харж байна уу Александр Дюма гэдэг алдартай шадар 3 царай гэх мэт зохиолыг хийсэн хүний гарын үсэг байгаа. Энэ хүн 1832 онд энэ Бейксийн давсны уурхайгаар зочилж явсан. Гэхдээ энэ нөхөр давсан дуртаад ирсэн биш. Тухайн үед Францад холоор өвчин гараад ерөнхийдөө өвчин зовлонгоос зүхтаж Швейцарын энэхүү Бейкс гэдэг уулан дээр явж байгаа ийш ороод үдсэн байгаа. За энэ хүн бол тэгээд энэ давстай уснаас амталж эдний олборлож байгаа давсыг амтрахын идэж ерөнхийдөө би хараа орлоо гэж бас хэлсэн байдаг. За тэгээ энэ давсны уурхай дотор иймэрхүү том танхимуудыг байгуулж энд ерөнхийдөө уучин бол яг давсыг олборлож уусгаж ууршуулж давсыг килограмм граммаар нь зарсан 5 онцоос хийдэг байсан бол өнөөдөр энэ уурхайн гол зорилго нь бол ерөнхийдөө аялал жуулчлалын хүмүүсийг оруулж 5 онцоосын тонжсон шигээ сууж явах нь бол давсны үйлдвэр ажилласаас их хэмжээний ашиг болж. Ер нь давсыг юунд ашиглаж юм бэ гэдгийг энэ том зурган дээр харуулж байгаа. Техникт ашиглаж байгаа зам дээр цас боргороход давс цацж байна. За хоолнд эргэлж байна. Мал амьтны тэжээлд ихийг
багсарч хэрэгжилж байна гэж. За энэ хүн бол ерөнхийдөө давсны уурхад насаар ажиллаж байгаа хөтөж одоо хийж байгаа. За одоо энэ бүх бүтээгдэхүүнүүдэд их хэмжээний давсыг одоо энэ уурхагаас олборлож яг энэ давсаар давсалж одоо энэ бүтээгдэхүүнүүдээ бол хийж байгаа. Жишээлбэл одоо энэ хям байна, дээрээс нь энэ бясалгууд байна. За тэгээ шүлмэл ерөнхийдөө энэ хүнсний ногоотой, хүнсний хоол ундтай холбоотой бүх зүйл давс их бага хэмжээгээр орж байгаа учраас давсны хэрэглээ бол асар өндөр байгаа. Өнөөдөр нийгэмд одоо үлдэрчсэн, хөгжсөн байгаа учраас давсыг бол хүмүүс одоо хүссэн газраас хүссэн хэмжээгээр худалдаад авч чадах хэмжээний бас одоо ийм чадвартай болсон. За энэ одоо давсны тэр зурган дээр нэг хөрхөн хүүхэд ямаа дуугаа явж байгаа чинь түүний түүх эхэлдэг үеийн нэг хөрхөн хүүхэд байгаа. За ингээд давс гэдэг зүйл маань хөгжсөн одоо өнөөдрийг хүртэл энэхүү одоо уурхай маань хөнгөн хэмжээгээр олборлохгүй ч гэсэн нэг жилдээ 3-аас 4 тонн бас бэлгэдлийн шинжтэй давсыг бол үйлдвэрлэж. За одоо ингэ уурхай хан хажуу одоо хавирга бүх юмнаас л ерөнхийдөө давслархаг иймэрхүү ус одоо энэ тэндгүй нэвчиж гарч ирж байгаа. Ерөнхийдөө энэ давсны одоо түүх нь өөрөө тухайн үедээ стратегийн чухал объект байсан учраас өөр кантоны одоо хүмүүс эзлэн авч энэ уурхайг түшиглэж энэ уурхайг хяналтандаа байлгана гэдэг өөрсдийн орших одоо хүчрхэг байх юм бас нэг зүйл гэж үзсэн байдаг. За тэгээ ягарахгүй энийгээ түшиглээд одоо энэ уурхагаас гараад ирэнгүүт та шууд автоматар дэлгүүр рүү орчихно. Энэ дэлгүүр дотор энэ уурхагаас олборлсон одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хийсэн давс одоо хүнсний болон гоо сайхны одоо халуун усны ч гэдэг юм уу бүх төрлийн давснуудыг ингээд салбарлаа сайхан ингээд баглаж боогоод ингээд хүн амьтанд ингээд зарах га тавьчихсан байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө аялал жуулчлалын ямар нэгэн зүйлийг хамгийн сүүлд төгсгөлд нь гарахт нь ингээд яг дэлгүүрлүүгээ холбоотой өгчүүл энэ хүмүүс яаж иж гарахтай юм авдаг. Жишээл одоо 5 зурган дээр харж байгаа. Тийм бэлгийн хөрхөн багцууд байна. Янз янзын үнэтэй. Эндээс одоо давс аваад яг энд боловсруулсан гараараа боловсруулсан хөрхөн давснуудыг хоол ундандаа хэрэглэнэ гэдэг бол өөрөө бас их хөрхөн одоо зүйл. За тэг ямар ч байсан энэ давсны уурхай ерөнхий одоо сүлд нь бол яг юм давсны ширхэг буюу талстыг харуулсан тэгш дөрвөлжин ийм хөрхөн дөрвөлжин логотой байна. Тэг мэдээж энэ дээр нөгөө нэг давсны уурхайг анх олсон Яматай хүүгийн зураг бол харагдаж байгаа. Тэгэхээр манай монголчууд гэсэн давс хужир одоо нүүрсүү байдгийн элдв уурхай ашиглахгүй байгаа зүйлүүдийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгооч. Тэгвэл их гоё бизнес стартап санаа шүү гэдгийг одоо энэ хүү бичлэгээр оруулж байна.